Улаанбаатар хотын энэ тэндгүү зочид бодол дэм бодол гэсэн ирээлжилсэн хаяг байдаг. Жижиг зочид бодол буюу бидний хэл занснаар дэм бодол архитан согтуурах гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж байдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л хөгжин бүжийн коллежийн замын эсрэг талд байрлах Мишель зочид бодлын 4 давхраас тус буудлын ажилчин эмэгтэй нисэж өгсөн амьсгал хэрэг гарсан. Тус хэрэг Солонгос улсын хоёр иргэн холбогдсон бөгөөд цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа. Ил гарсан нь энэ боловч дэм буудлыг ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд оюутан залуус архи хөх хоромжоо болгодог. Нэг ёсондоо муу мухан уурхай бол дэм буудлууд. Эдгээр дэм буудлуудад Монголын төр ямар хяналт тавьдаг талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас тодруулах зөвхөн эрүүл ахуйн болон технологийн хяналт шалгалтыг хийдэг гэлээ. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал дэм буудлуудад бол зочид буудал дэм буудал тавих ерөнхий шаардлага гэсэн Монгол улсын стандарт мөн ариун цэврийн тухай болон холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтийг бол хангаж ажиллах үүрэгтэй байгаа. За хяналт шалгалтаар бол илэрсэн нийтлэг зөрчил дутагдал гэх юм бол зочин хүлээн авах одоо өрөө тасалгааны эмх зэгц муу одоо хэрэгжилж байгаа цагаан хэрэглэлүүд нь шаардлага хангахгүй тэдгэрийг угаалган газрууд нь бол шаардлага хангахгүй мөн нэг удаагийн ариун цэврийн хэрэглэлээр үйлчилдэггүй ажилчид нь бол эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагддаггүй мөн шаардлагатай тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх эмийн сан болон бусад хэрэгсэл байдаггүй зэрэг бол нийтлэг зөрчлүүд бол илэрсэн. Ганцхан жишээ хэлэхэд энэ оны эхний 2 сарын байдлаар 669 гэмт хэрэг гарсны 85 зочид буудал үлдэгдсэн тогтоогджээ. Тэр тусмаа эрүүгийн шинжтэй хүнд гэмт хэрэгүүд нь дэм буудлуудад ихэвчлэн гардаг байна. Энэ тохиолдолд хэргийн эзэн холбогдогчийг тогтоох гэхээр зочид буудлын ажилчид юуч мэдэхгүй гэж илрүүлтийг удаашруулдаг. Олонх дэм буудал үйлчлүүлэгчийнхээ талаар мэдээлэл авдаггүй. Мөнгөө төлсөн л бол нэр усыг нь асуух шаардлагагүй гэж үздэг. Бүхнийг мөнгөөр хэмждэг учраас ажилчид нь гэмт хэрэг гарахыг харсан ч хараагүй юм шиг ашигладаг байна. Тиймээс муу мухай болгоны уурхай болсон зочид буудлуудад төр төмөр нүрээ үзүүлж зохиох норм стандартыг мөрдүүлэх шаардлагатай. Түүнчлэн хүн хүчний хүрэлцээ муу гэдэг шалтгаанаар жилд ганцхан удаа хийдэг хяналт шалгалтын тоог нэмэх хэрэгтэй.